12 дугаар анги ноогдурын уламжлалын тухай судлаа. За ноогдурын уламжлал. Тэгэхээр уламжлал нь оршин байдаг f(x), g(x) гэсэн энэ хоёр функцүүдэн. Тэгээд gx нь бол тэгтээ тэнцүү биш функцүүд. За ягаад gx-ийг тэгтээ тэнцүү биш гэсэн гэхээр gx маань өөрөө хуваагч функц байна. fx нь хуваагдагч функц. За тэгвэл энэ бутархай ийм хэлбэртэй бичигдсэн функцүүдээс уламжлалыг хэрхэн авдаг юм бэ гэдэг дүрэн бол за хуваагдагч функцийн уламжлалыг хуваагч функцээр үржүүлээд хасах нь хуваагдагч функцийгаа хуваагч функцийн уламжлалаар үржүүлээд за энэ хоёрын ялгуурыг хуваагч функцийн квадрат зэрэгт хуваадаг ийм дүрэн байгаа. За үүнийг ашиглаад бүгдээрээ 12 дугаар ангийн сурагчийн 76 дугаар бодлогыг бодъё. За энийг бодоход тэгэхээр бидний саяны сурагч дээр уншсанараа харах юм бол энэ бол за f of x функц маань энэ маань янз бүрийн төвшний хүүхдүүд үзэх учраас багш нь дэлгэрэнгүй бичиё. За энэ fx функц маань бол за сураг 5x квадрат сураг 5x-ийн квадрат хасах нь x-ийн 1 зэрэг гэсэн үг тийм ээ. Нэмэх нь 4 гэсэн энэ функц юм байна. За энэ бол бидрийнхаар хуваагдагч функц. За g of x функц. За g of x гэж ингэж манай орос хэлээр хэлээд байгаа шүү. Ot гэдэг чинь as гэсэн утгатай. Тэгэхээр x нь g функц нь x-с хамаарна гэсэн үг. За энэ маань 5x квадрат нэмэх нь x нэмэх нь 3 гэсэн. За ийм функц. Энийг одоо бүгдээрээ энэ ноогдурын уламжлал ноогдур функцийн уламжлал авах дүрмээр бодъё. За эхлээд явахад тусад нь эхлээд явах уламжлалаа авчи. Өөрөөр хэлбэл бичиглэлээ хялбар болгохын тулд тэгэхээр энэ маань бас бид нар уламжлалтаа бичигдэнэ. За x-с хамаарсан f функцийг x-ээр нь уламжлал авна гэж ингэж уншнаа энийгээ. f функцээс x-ээр авсан уламжлал гэж уншна. За тэгэхээр одоо уламжлал яах вэ гэхээр сураг 5-ыг үржих нь энэ x-ийн зэрэг чинь 2 байгаа. 2. За тэгээд x-ийн 2 зэрэгээс шүү дээ. 2 зэрэгээс хасах нь 1. За энэ. За хасах нь x гэдэг чинь энэ бол x-ийн 1 зэрэг гэсэн үг. Энэ ер нь бол x-ийн 1 зэрэг гэсэн үг. Тийм учраас эндээс уламжлал авах юм бол хасах нь 1-ийг үржих нь x тэгээд хасах нь x-ийн 1 зэрэгээс хасах нь 1 зэрэг. Уламжлал авахлаар зэрэгээс нэгийг хасж байгаа шүү дээ. Одоо дараа нь 4 гэж байгаа. За 4 маань бол ер нь юу гэж ойлгох юм гэхээр 4 чинь x-ийн тэг зэрэг гэж ойлгох. Тэгвэл энэс уламжлал авах юм бол нэмэх нь 4. За үржих нь x-ийн зэрэг үржүүлнэ тэг. За тэгээд энэ чинь x-ийн тэг зэрэгээс хасах нь 1 гэсэн.
Тэгэхээр энэ коэффициент нь өөрөө тэг учраас манай энэ функцийн уламжлал бол тэнцүү сөрөг. За энийг хавуулчихнаа. Зарим хүүхэд нь анхны шатнаасаа үзэх шаардлага байгаа шүү дээ. Тэгэхээр сөрөг 5-ыг сөрөг 2-оор үржүүлэхээс сөрөг 10. За x-ийн 2 зэргээс x-ийн 2 зэргээс 1-ийг хасчихлаар x-ийн 1 зэрэг. За энэ сөрөг x энэ бол x-ийн тэг зэрэг. Энэ тэг. Ингээр энэ ерөөсөө сөрөг 10x хасах нь 1 гэсэн. За ийм уламжлал гарлаа. Одоо бүгдээрээ энэ функцийн уламжлалыг авч бодъё. Энийг бичээ. Энийг би. За одоо тэгэхээр g функцээс x-ээс хамаарсан уламжлал авлаа гэсэн үг. За энэ маань мөн адилхан хаалтан дотор энэний уламжлал. За тэнцүү. За энийг нэгэнгүй өмнөх жишээн дээр тайлбарлчихсан учраас энэ дээр ярилцаад хариугаа бичиж. За тэгэхээр 5-ыг үрчин x-ийн 2 зэрэг гэсэн чинь 5-ыг зэрэг 2-оор үржүүлээд энэ бол a-ийг 10. x-ийн 2 зэрэгс 1 зэргийг хасах дээр x-ийн 1 зэрэг. За энэ x гэдэг маань өөрөө энэ x-ийн 1 зэрэг гэж ойлгоцсон шүү дээ энэ бол. Тэгэхээр 1 зэрэгээс 1 зэргийг хасахаар энэ бол a-ийг 1. За ийм юу болох нь. Одоо бүгдээрээ ноогдрын уламжлалаа бичье. За ноогдрын уламжлалыг бичихын тулд за тэгээд y функц гэсэн байгаа. Y функц гэдэг чи өөрөө ингэсэн үг. Ер нь бол энэ дээр энийг нэг цааш нь биччихэд ер нь y чинь бол өөрөө энэ fx функцтэй тэнцүү гэж ойлгоо. За тэнцүү. За эхлээд нөгөө энэ дөрмөө дахин нэг сануулъя. Нэгдүгээр функц хуваагдагч функцийн уламжлалыг хуваагч функцээр үржүүлнэ. Дараа нь хасах нь хуваагдагч функцийг хуваагч функцийн уламжлалаар үржүүлнэ. Тэгээд хуваагч функцийн квадрат зэрэгт хуваах. За тэгвэл бид нар энэ уламжлал маань юу болох юм гэхээр за эхний функцийн уламжлал бол энэ болсон. Энэ болсон. За энэ чинь уламжлалаа авсан шүү дээ. Одоо бүгдрээ энийг үржих нь за хаалтан дотор хуваагч функц. Одоо энэс хасах нь багш нь хотлоо ирцээвч. Энийг хавчсан чинь ашигланаа. За энэ одоо энд хасах нь за энэний байрлалыг нь алдагдуулахгүй бичиж дөө. fx функц заад энэ тэгээд за хуваарьт болох дээр x дээр нэмэх нь 1-ийн квадрат гэсэн. За бид ийм хэлбэрт
орлоо. Одоо энийг цааш нь ингээд бодъё. За тэнцүү. Сөрөг 10x-ээр энийг үржүүлнэ. 5x сөрөг 10x-ээр энэ чинь юу болох нь? 5-ыг үржүүлнэ шүү дээ. Буруу юм хийх гэдэг шүү. За сөрөг 50 x-ийн 3 зэрэг 50x-ийн 3 зэрэг энэ хоёрыг сөрөг 10x-ээр энийг үржүүлсэн. За энэ хоёрыг үржүүлэхээр 5x-ийн квадрат 5x-ийн квадрат. За энэ 5x квадратаар энэ хоёрыг үржүүлсэн. За одоо сөрөг 10x-ийг эерэг x квадратаар үржүүлэхээр 10x-ийг x-ээр үржүүлж байгаа учраас 10x-ийн квадрат. За сөрөг 1-ээр эерэг x-ийг үржүүлэхээр хасах нь x. Одоо 3-аар энэ хоёрыг үржүүлэхээр эерэг 3-аар хасах нь 30 x хасах нь 3. За эхний хаалт ингэж задарлаа. Одоо энэ хоёрыг үржүүлнэ. За энэ хоёрыг үржүүлэхлээр за энээс хойш гишүүдийн тоо ижил олон гишүүнт гарна шүү дээ. За ямар ч хасхыг тавьчихъя. Бичснийгээ ашиглах гэдэг юм багш нь. Бичснийгаа Заарын хаалтыг юу яач? Андуурахгүй тулд өнгийг нь өөрчлөлт бичиж. За одоо сөрөг 5x квадратаар 10x-ийг үржүүлнэ. Тэгэхээр за одоо үржүүлээ. Сөрөг 5x квадратаар 10x-ийг үржүүлэхээр сөрөг 50x-ийн 3 зэрэг. За энэ ерөнхий тэмдэг сөрөг байгаа учраас энд нэмэх нь 50x-ийн 3 зэрэг гарна. За 10x-ээр сөрөг x-ийг үржүүлээ. Тэгэхээр сөрөг 10x квадрат. За сөрөгийн нэмэх нь 10x квадрат. За нэмэх нь 10x квадрат. Одоо 10x-ээр эерэг 4x үржүүлэхэд 40x ерөнхий тэмдэг сөрөг байгаа учраас за энэ биччихье. Хасах нь 40x. За ингээд эдний үржүүлсэн. Одоо 1-ээр энийг үржүүлнэ. Тэгэхээр 5x квадрат сөрөг гаднах хаалт сөрөг байгаа учраас нэмэх нь энэ бол 5x квадрат. 5x квадрат юу болоод вэ? За энэ 40-тэй нэг хаалт илүү байна. За 5x квадрат. Одоо сөрөг x сөрөгийн эерэг x. За тэгээд 1-ийг 4-өөр үржүүлээд сөрөг байгаа учраас хасах нь 4 боллоо. За хуваар эн чинь нийлбэрийн квадратын томьёо учраас 10x-ийг 10x-ээр нь үржүүлэхээр 100x-ийн квадрат. За 10x-ийг 1-ээр үржүүлээд 2 дахин авна. Тэгэхээр 20x. За 1-ийг 1-ийн квадратаар үржүүлэхээр нэмэх нь 1 гэсэн. За ийм хуваартай боллоо. Одоо энийг цааш нь бүгдээрээ эмхэтгээд бичиж. За эмхэтгэд бичихэд багш нь энийг ашиглах учраас хуулчихъя. За хуулчаад энэ дээр за 50x квадрат 50x кубуд бол эсрэг тоонууд учраас
Энэ хоёр услаа. За дараа нь 5 сөрөг 5x квадрат эерэг 5x квадрат гэсэн учраас энэ хоёр бас эсрэг тоонууд боллоо, хураагдлаа. 10x квадратууд мөн эсрэг тоонууд байна. Энэ хоёр бас хураагдлаа. За тэгсэн чинь юу болсон байна? За энэ сөрөг x чинь 10x-тэй бас бусдаж байна эсрэг тоонууд. За ингээд ерөөсөө бидэнд энэ хоёр чинь энэ хоёрыг эмхтгээд сөрөг 70x хасах нь 7 гэсэн. За ийм үр дүн хүлээж авлаа. За хуваар маань ийм байгаа. Одоо эндээс бид яаж юу бодох ёстой юм гэхээр бид нар бодлого руу нэг хараа функцийн экстремум цэгийг ол гэж. За экстремум цэг олно гэдэг чинь функцийн хамгийн их ба хамгийн бага утгыг олох бөгөөд үндсэндээ бид нар энэ функц нөгөө яах цэгийг олох гэхээр эн чинь нугартын цэгийг олох гэдэг гэсэн. За одоо цааш нь бид энийг хэрхэн яах ёстой юм бэ гэхээр тэгэхээр ерөөсөө y штрих тэнцүү бид нар юу ямар үр дүн төрчих вэ гэхээр y штрих тэнцүү ийм үр дүн төрсөн. Одоо бид энэ уламжлалаас гарсан эндээс яах ёстой гэхээр эхлээд энэ вэ штэ. Энэ хүртэрт байгаа энэ хэсгээсээ бид x-ийг олж. За яагаад x-ийг олж байгаа вэ? За энийг тэнцүү тэг гэж ингээ үзэх юм болно. Эндээс x тэнцүү юу болох ёстой? X тэнцүү 7 хуваах нь эн чинь хоошоо эерэг болоод гараад ирнэ шүү дээ. 7 хуваахын сөрөг 70. Тэнцүү сөрөг 10-1 болоод ирнэ. За энэ яасан утгах юм гэхээр энэ бол энэ функцийн экстремум цэгийг олоход хэрэгтэй утга болж байна. За одоо энэ олсон энэ экстремум утгыг олохын тулд за үндсэн функцтэй орлуулнаа. Тэнцүү энэ үндсэн функц маань энэ шүү дээ. За энэндээ орлуулч. Энэ x-ийн оронд бид нар юуг орлуулах ёстой вэ гэхээр за энийг орлуулаа. Эн чинь мөн ялгаа байхгүй юм гэсэн үг шүү дээ. Энэ y чинь ялгаа байхгүй эн чинь юунаас хамаарсан? X-с хамаарсан. Энэ хоёрын альгорж бичсэн болно. За тэнцүү одоо орлуулна бүгдээ. За орлуулахад их амархан. За энэ чинь квадрат гэж байгаа. Квадрат учраас 11-ийн квадрат чинь хэд болох юм? 100-1 болно. За хасах нь гэсэн. Бидний энэ орлуулах байгаа утга маань өөрөө ямар юм? Хасах нь энэ. За одоо хуваарьт болох дээр яг
Энэ хэсгийг хуулаад биччихэхэд надад хангалттай. Энэ дээр эн чинь энд бол нэмэх нь байна. За энийг бодъё. Энийг бодохлоор энэ цааш юу гэж гарах вэ? 5-ыг 10 хуваач штэ. Тэгэхээр энэ 100 хуваа гэдэг чинь 21. За 21 чи юу гэсэн үг вэ? Баталгаатаар хийчихнэ. 5-ыг хуваах нь 100. 0.5 гэсэн. Тэгэхээр энд бол сөрөг 0.5, энэ чинь нэмэх нь 0.1. За ийм болно. Энэ болох дээр эерэг 0.5 хасах нь 0.1. 0 10 штэ. 0.1. За ийм боллоо. За энийг ингээд цааш нь бодох юм бол бүгдээрээ сөрөг 0.5 тийм ээ, энэ чинь 4.1. Өөрөөр хэлбэл бид нар эндээс 4.1-ийг хасхлаар хүртэл сөрөг 405. Сөрөг 405 байсан уу? Тийм ээ, хүртэл сөрөг 105. За хуваарьт болох төр яах юм бэ гэхлээр сөрөг 0.5 дээр нэмэх нь 0.1 гэсэн үг. За тэгэд энээс 3-ыг хасчих. За тэгэхээр сөрөг 285. Сөрөг 285. Одоо бүгдээрээ тэнцүү. Энийг хуваах нь 142. За эерэг гарна 142. За энэ бол энэний экстремум зэрэг гарах нэ. За бид ингээд функцийн графикаа бас харж судалж ивэл их зүгээр. Улаан өнгөөр болох дээр энэ яг үндсэн функц маань байна. Үндсэн анхны өгсөн функц маань. За цэнхэр өнгө болохоор уламжлал аваад гаргасан энэ функц байгаа. За тэгэхээр эндээс экстремум цэг гэж яг юу хэлдэг юм бэ гэж. Ингээд энэ утгуудыг харъя. За энэ болох дээр чинь уламжлалын функц x тэнхлэгтээ огтлолцсон цэг энэ байна. За энэ болох дээр үндсэн функц маань энэ x тэнхлэгтээ огтлолцсон цэг. Энэ орон цэгүүд бол энэ үндсэн функц маань өсөж үндсэн функц ер нь энэ цэг хүртэл өсөж байгаа. Тэгээ энэс цааш бууж байгаа. Ингээ буурах функц болчихно. Яг тэр нөө үрдэн буюу утгын мож буюу y нь ингээд багасаад ирж байгаа. За уламжлал авсан чинь энэ хүртэл өсөж байна. Үндсэн функц энэ хүртэл өсөж байгаа. За тэгээд энэс цааш уламжлал авсан функц маань ингээд буураад эхэлж байгаа. X юм утгад. За буурснаа энэ ингээд цаашаа энэ ингээд өслөө. За тэгээд нөө өссөн цэг маань юм. Бидний сая бодлолтоор 142 гэж гарсан шүү дээ. Тэгэхээр экстремум цэг гэж эндээс харах юм бол 140-тэй энэ цэг дээр энэ үндсэн функцтэй энэ уламжлал маань огтлолцож байна.